200,000 хүрснээ тохиолдуулаад та бүхэндээ Finding Forrester гэх киног ярьж өгөхөр бэлтгэлээ. Суугт маань лайк дарж, комент бичдэг, subscribe дарсан бүх үзэгчидтэй баярлалаа. Та бүхний маань энийг дэмжлэггүй бол хэзээч энэ үртэл явахгүй байсан байх. За тэгээд цаашд өшөө олон видеогоор уулзаж хамт байна гэж найдаж байна. Ингээд кинонд орцгоё. Кино маань Нью-Йорк хотын нэгэн өглөөг харуулж байгаар эхэлдэг. Манай гол дүрийн хүү Жамал эртлэн босож найзуудтайгаа сакс тоглох бөгөөд энэ үед үл таних хүн тэднийг дуурандан харахаас өмнө алуугална. Жамал хичээлдээ сайнч үл бүдэх найзуудтайгаа нөхөрлөн тэрэ сурвалж сурахаас илүү годамжин сакс тоглож өдрийг өнгөрүүлж байлаа. Багш нь асуулт асуухад Жамалын найзууд хичээл өмөлөх ба удалгүй цайны цагаар найзууд цохон дээр хүний тухай ярилцсан. Түүнийг цуврал алуурчин гэж таамаглаж байранда цогц нуусан байж магадгүй гэвч Жамал тэдэнд идэхгүй байсан тул найз нь түүнийг айгаагүй юм бол ганцаараа гэрлүү н орж бидэнд хэр зоригтой гэдгээ харуул гэхэд Жамал өөрийн юу ч айлгаж чадахгүй хэлэн додогш орохоор болдог. Хичээл тарах үеэр Жамал дэвтэр дээрээ тэмдэглэлээ өтөөлж маргааш нь багш нээжтэй нь уулзсан хүүхэн шалгалтын дүн хангалтгүй байг хэлдэг гэж бичих чадвар нь бус түүхтүүдээс илүү байг харуулна. Ээжийнх нь ярьж байгаар Жамал номын тэмдэглэл хөдлөх дуртай байсан ч аав нь хаж явснаас хойш ном уншихаа байж найзуудтайгаа ихэнх цаг өнгөрөх болжээ. Ингээд тухайн Жамал найзуудтайгаа хамт байрных нь гадаа ирдэг. Тэрэ галан шатаараа авирч цонхоор норох бөгөөд Жамал огт чимээ гаргалгүй зочны өрөөлөө налхан найзуудаа дотож орсноо баталгаар ширээн дээр хутгийг цүнхэлж цаад өрөөг нь шалхахаар явна. Хүү тавир дээрх номнуудыг харан буцаж гарах гэтэл айлын эзэн сэрэн түүнийг цочож орхидог. Тэрэ хам хурдараагүй тэндээс зүгтдэгч айснаас олж өөрөвчөө мартжээ. Маргааш нь түүнийг гарах гэхэд ээж нь өөрөвч нь хаана байг асуух ба Жамалыг сакс тоглох үед хөвшээр тэднийг ажиглан өөрөвчийн цонхон дээр үлгсэн байлаа. Энэ мөчөд уг байранд амьдардаг залуу ирэн Жамал машины сонирхоор очтол тэрэ машинаа гайхуулахаар маш үнэтэй авсан гэж зөвхөн машин сонирхдаг хүмүүс л энэ загварыг мэддэг гэхэд Жамал BMW компани түүхийг яран түүнээс дутхгүй мэдлэгтэй гэдгийг харуулдаг. Залуу хэл хөггүй болж хурдан шиг байрлуугаа орон ингээд Жамалыг гэрлүүгээ буцах үед хөгшээр өөрөвчийн цонхороо шиднэ. Жамал өөрөвчөө шалган тэмдэглэл нь бүрэн байгааг мэддэгч алдаануудын заст бичснийг олж хардаг. Маргааш нь Жамал гэрт нь очион өмнөх явдалд уушлахгүй бичвэрт нь туслахыг хүсгээд хөгшээр ууртайгаар түнд шийтгэл болгож гэрээс нь хол байх шалтгааныг тайлбарлсан 5,000 үгтэй эсээ бичиж авчрахыг шаардсанаар Жамал оройчонго эсээгээ бичиж суuna. Тэрэ эсээгээ дуусгаад авч очтол хөгшээр гайхсан байдалтай хийсний биелүүлнэ гэж санаагүй тул хурдан эндээс явахыг анхааруулдаг. Жамал цаасаа хаалганыхаа нүрд үлдээх бөгөөд ингээд нэгэн өдөр захирал нь хүүг өрөөндөө дуудан шалгалтандаа өндөр оноо авсныг хэлэн шилдэг хувийн сурвалж суралцах боломжтойг тайлбарлагдагч. Хатагтай Уоллес хүүгийн сурвалтын төлбөрийг төлж чадахгүй гэдгээ мэдж байсан тул уг мэдээнд дэмжих баярлдаггүй. Гэтэл тухайн сургуулийн менежер Дэвид хүүгийн сурлагаас гадна сагсан бөмбөг тоглох чадварыг олж харсан тул түүнийг сургуулийнхаа багт авахар тэтгэлэг олохоор шийдснээ хэлдэг. Тэр Жамалыг сургуулинд сурна гэдэгт итгэж байна хэмээн тэдэнд бодох хугацаа өгөн уулзах өдрөө товлоно. Ингээд уулзалтын дараа Жамал байрлуу ночин цаас нь алуу болсныг анзаардаг. Тэр хөгшээрийг авсан гэж бодон гадаа нь хүлээнгээ тэмдэглэлээ хөтлөх үед хөгшээр хаалгаа онгойлгон Жамалыг гэртээ оруулна. Форестер эсээг нь унших хооронд Жамал 16 та гэдгээ хэлэн гэр бүлийнхээ тухай ярих бөгөөд бичих чадрыг харсан Форестер залуу хүүгийн ависыг магтааж үнээс илүү сайжрах боломжтой гэв. Орой олноор ахын цохиосон дууга дуулж өгөх ба ингээд хэд хоногоос Жамал тэтгэлэгтэй сургуультай орон түүнийг явж очтол хуучин сургуулиас нь тэс өөр байлаа. Хүүг менежерийн өрөөнд ороход Клэр гэх охин сургуультай танилцуулахаар дагуулж явсан. Удалгүй уран зохиолын хичээл эхлэхэд багш нь алдартай зохиолч Уильям Форестерийн номыг танилцуулан тэднийг 7 өдрийн дотор уншиж тэмдэглэл хөтлөх даалгавар өгдөг. Хичээлийн дараа Жамал маргааш саксны бэлтгэлтэй гэдгээ хэлэн тэр хоёр танилцсандаа таатай байх бөгөөд Жамал Форестерт хүүхдүүд түүнийг цуврал алуурчин гэж боддгийг хэлэн яагаад гэрээсээ гардгууг нь асуухад Форестер ахиж ийм асуулт асуухгүй байхыг хүсэн хүүг өөр сургуульд орсныг мэдсэн байдаг. Ингээд маргааш өглөө нь Жамал сургуулийнхаа саксны бэлтгэлд оролцоно.
Жон шинээр ирсэн хүүг өдөхөөр юу чаддгаа харуул гэж түүнийг дутуун унж байсан ч Жамал хурдаар илүүрхэн хэд он авдаг. Гэтэл үүнээс олж Жон түүнийг түлхэж унагаах ба Клэрийн ярьж байгаар баян хэлийг хүү Жон өөрийгөө бусдаас илүү гэдгээ мэдрэхээр тийм үйлдэл хийж байг түүнд тайлбарлана. Клэр түүнд Уильям Форестерийн бичсэн номыг харуулах үед Жамал гайхан нэг зүйл шалгаад хийгээд гарч явдаг. Тэр номын сангаас Уильям Форестерийн мэдээллийг хан өнөөх хөгшөөр болохыг олж мэдснээр Жамал гэрт нь очин алдартай зохиолч муу эсгийг асууж тэмдэглэх хөдлөх даалгаварт нь туслахыг хүсдэг. Гэтэл номыг харсан Форестер зохиолчийн хүндлэх хэрэгтэй гэж уурлан өөрийгөө танилцуулахыг хүсдэггүйч удалгүй тайвширсныхаа дараа уг номыг бичсэн зохиолч Уильям Форестер гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр энэ нууцыг хэнд жилэхгүй байх амлалт аван нэг болцолтойгоор хүүд туслахаар болно. Форестер гэр бүл өөрийнх нь тухай юу ч асуухгүй байхыг харуулж сайхан амраарай гэснээр Жамал харих замдаа найзуудтайгаа тааран ярьж сууна. Маргааш нь уран зохиолын багш нь сургуулийн эссе бичгийн уралдааны удирдамжийг танилцуулж оролцох хүүхдүүдийг улирлын амралтаас өмнө эсseгээ явуулах ёстойг хэлэх бөгөөд Жамал Форестерт багш нь түүнийг сайн зохиолч биш гэж үл хөндөлсөн байдлаар сурагчдад ярьсан гэхэд Форестер тулсан амьдралын өөрөөс нь өөр хинч мэдэхгүй тул хүмүүсийн юу гэж ярих нь надад хамаагүй гэв. Энэ үед өнөөх машинтай залуу хэрэгтэй зүйлсийг навчран хүүтэй ярилгүй гарч явна. Форестер эссе бичгтэн туслахаар хэд их бодох шаардлагагүй юу мэдэрч байна түүнийгээ бичиж дараа нь тест дараалд оруулан засах хэрэгтэйг тайлбарлахад Жамал бичих чадварт нь гайхан энэ аргыг ашиглахаар шийддэг. Ингээд Жамал эсseгээ бичиж эхэлдэгч нэг л болж өгөхгүй байлаа. Форестер хүүд санаа өгөхөөр богино өгүүлээсээ өгч бичгийн машин дээр суулгаснаар Жамал өгүүллийн хэсгээс иш татан эсseгээ үргэлжлүүлнэ. Шөнөд хүүг явахаас өмнө Форестер энд бичсэн зүйл эндээ байх ёстой гэж эсseг нь авч үлдэн Жамал гэртээ багшийнхаа өгсөн даалгаврыг хийхээр номын тэмдэглэлээ бич дуусгадаг. Маргааш нь сагсны бэлтгэлийн үеэр Жамал Жонтой маргалдан барилцаж явхад дасалжуулагч нь тэднийг салган алдах хүртэл нь торгуул шидүүлэхээр болно. Гэвч тэр хоёрыг ч алдалгүй 50 удаа шийдснээр шийтгүүлгүй өнгөрөх бөгөөд удалгүй бэлтгэлийн дараа профессор Роберт Жамалын бичиж чадварыг сайжирсныг хэлэн номын тэмдэглэлээ ийм хурдан бич дуусгасанд гайхаж байлаа. Оройн Жамал багш нь түүнийг магтсан гэхэд Форестер Робертыг таньдаг хэмээн өөртөө найдал зохиолч байсныг хэлдэг. Форестерийн ярьж байгаагаар хэвлэлийн газрууд Робертын зохиолыг хэвлэхээс татгалзнаас болж тэр ахиж нэгч бүтээл гаргалгүй сургуульд багшлах сонголт хийж хүүхдүүдэд хичээл заах болжээ. Форестер түн шиг зохиолж нэг бас сайн багш эсвэл маш аюултай нэгэн болох боломжтой гэснээр Жамал тэр хоёрыг нэг нэгэндээ дургу гэдгийг ойлгоно. Ингээд сагсны тэмцээн эхэлж Жамал багийнхан ихэнх оноог авдаг. Тоглолтын дараа найз нь баяр хүргэн хамт шоуд ядагдагч Жамал сургуулийнхаа үдшилтэд очно гэж амласан тул тэдэнтэй дараа уулзахаар болж түүний Клэрийн гэрт очиход профессор багш нар болон сурагчдын эцэг эхчүүд тэнд ирсэн байлаа. Клэр найзын тухай асууж Жамал түнд бөмбөг залахыг зааж өгөн тэднийг илүү дотносох үед Клэрийн аав дуудан үдшилэг өндөрлөх болсныг хэлнэ. Маргааш нь Форестер эссег нь уншин гарчгаа өөрчлөхийг хүсгээд Жамал үүнийг хэн ч анзаарахгүй гэж хүмүүс түүний номыг уншихаа болсон гэдэгч номын санд нэг ч ном байхгүй бүгд хүлээлгийн жигсаалтанд орсон байдаг. Жамал мөрөндөө ялагдсан тул түнд хоол авч өгөн хоолны үеэр тэрээр уралдаанд оролцож байгаа хүүхдүүд олонний өмнө эсseг уншихаар болсныг хэлэхэд Форестер гайхан өөр хүмүүсээр уншуулах хэрэгтэй гэв. Тэрээр хүүгийн асууснаар өмнө нь хэнд ч зохиол уншиж өгч байгаагүй хэлэн үүнийг тэнэг санаа гэж бодож байлаа. Тэднийг харин тухай ярилцах үед Форестер хүүд туслахаар эмэгтэй хүнд гинтийн бэлэг барьж сэтгэлийн хөдөлгөх хэрэгтэйгээд өөрийнх нь гарын үсэгтээ номоо өгснөөр Клэрд уг бэлэг нь үнэхээр их таалагддаг. Гэтэл нэгэн өдөр профессор Роберт Жамалыг ийм гайхалтай эссе бичсэнд нь эргэлзэж эхэлнэ. Хүү сакс тоглохоос гадна хичээлдээ сайн байсан тул Роберт түн татаархан яаж бичсэнийг мэдхийг хүсэж байв. Энэ хооронд Жамал Форестероос суралцсан номнуудыг унших бөгөөд нэг орой тэр харихтай бэлдэх үедээ зургийн альбомыг анзаарч гэр бүлийнх нь зургийг үзэн түүнийг ахтай гэдгийг мэддэг. Хүү ядарсныг харан хүнжил нөмрүүлэх ба. Ингээд маргааш өдөр нь Жамал саксны тоглолт үзүүлэхээр дагуулж явна.
Форестер хэдэн жил ганцаараа байсан тул олны дунд байх нь таагүй санагдахаас гадна тэрээр Жамалаас салж явснаар цэнгэлдэхэд төөрөн сэтгэл түгшилтээс олж биенд өвөрхдөг. Харин аз олж Жамал түүнийг олж хүмүүсээс холдуулан дурсамжийн сэргээхэр өөр газар тавиачна. Жамал ахыхаа танил талаар бейсболын цэнгэлдэх рүү орон төрсөн өдрийн мэд хүрэхэд Форестер хүүд талархан анх удаага гэр бүлийнхээ тухай ярихаар болдог. Тэрээр дайнаас өмнө ахтайгаа хамт энд тэмцээн үздэг байснаа хэлэх бөгөөд ах нь Вьетнамын дайнаас амьд ирсэн ч удалгүй машины ослоор өнгөрч энэ явдал түнд маш хүн цохилт өгсөн тул тэрээр энэ тухай ярихыг хүсдэггүй юм. Ахыгаа өнгөрсний дараа Форестер сэтгэл гутралд орж хоёр дахь бүтээл нь хүмүүсийн хүлээлтэнд хүрч чадахгүй гэсэн дарамтнаас олж ахиж зохиол бичгээ байлан ганцаардаж өөрийгөө бусдаас тусгаарлах болжээ. Форестер сэтгэлээ удлах боломж олгосонд нь баярлан хүүд итгэж болох юм шиг санагдаж байлаа. Ингээд нэгэн өглөө профессор Роберт Жамалыг ангидаа дууддаг. Тэр им гайхалтай эссе бичсэнд нь итгэхгүй байсан тул түүний хэн нэгнээс хулбарлсан уу эсвэл үнэхээр л бичих аюустай юу гэдгийг шалгахаар хэд хоногийн дараа ахиж бичүүлэхээр болно. Жамал энэ шийдвэрт нь дургүй байсан ч Форестер тэлэхээр гэрт нь очих үед тэр Робертийн бүтээлүүд амжилт олдохгүй бүтлгүүцнийг тайлбарлан түүнийг бусдад атаархдаг нэгэн гэж Бронксоос гаралтай түн шиг хүүхдүүдийн авьяасыг ойлгох ухаангүй гэв. Ингээд шалгалтын өдөр Жамал өөрийгөө батлах албагүй гэж үзэн юу ч бичлгүй хэдэн цаг суудаг. Маргааш нь Жамал эсээгээ заслахгүй хуучнаар нь авчиж өгөх ба удалгүй профессор Роберт Жамалыг хуулсан гэдгийг нотлохын тулд сурагчдаа Форестерийн өгүүллийн хэсгээс танилцуулан түүнийг хэн гэдэг зохиолчоос санаа авсныг асуухад Жамал үүнийг мэдж байсан тул хүүгийн өмнөөс асуултанд хариулна. Роберт Жамалыг доош нь хийхээр сакс тоглохоос өөр чадваргүй гэхэд тэрээр доромжлуулахыг хүсэлгүй мэдлэгтэй гэдгийг харуулахаар уг өгүүллийг уншиж өгснөөр профессор эвгүй байдалд орон Жамалыг хичээлээс хөөдөг. Оройн Жамал Форестерт сургууль дээр юу болсныг хэлэхэд тэрээр хүүг ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн цаашд болгоомжтой байхад буруудахгүй гэв. Гэтэл нэгэн өдөр Жамал захирлын өрөөнд дуудагддаг. Роберт сэтгүүл дээрх Форестерийн өгүүллийг харуулдагч Жамал тэдэнд юу ч ярьдаггүй. Үүнээс олж захирал хүүг саксны тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гарган хэрвээ уучлахгүйсэн захиа бичиж олны өмнө бурууга хүлээхгүй бол сургуулиас хөө хүртэл арга хэмжээ аавна гэдэг. Роберт сурагчдын өмнө ахиж эвгүй байдалд оруулахгүй байхыг анхааруулснаар тэр хоёрын зөрчил улам хурцдана. Үүний дараа Жамал Форестерийн өгүүллээс олж асуудалд орсноо хэлэн сэтгүүл дээр нийтлэгдсэн гэдгийг яг хэлээгүй юм гэхэд Форестер хүү дуурлан туслаас татгалзнаар тэр хоёр маргалдаж эхэлдэг. Жамал түүний гэрээсээ гарч хэнэгэнд туслаас айдаг хэмээн хараал хэлэх үед Форестер аяга шидэж хаглан үүнд ямар шалтгаан байхгүй гэж хүүг хязгаарч ойлгож чадахгүй гэснээр Жамал ууртайгаар гарч явна. Ингээд финалийн өдөр захирал нь Жамалын шийтгэлийг хүчингү олгож аврагын төлөөх тоглолтод оролцуулахар болдог. Жон тэр хоёр багийнхаа ихэнх оноог авч оноог ойртуулах бөгөөд удалгүй цаг дуустал зэрэгцсэн Жамал алдаа авч тэрэ торгуулийн хоёр шийдэлтийг оруулж чадвал баг нь тэмцээнд ялж аврагын цомыг авахар байлаа. Бүгд түүнд итгэж байсан ч Жамал энийг дарамтаас олж хоёр шийдэлтэй алдан ялагдал хүлээдэг. Тэр урам хугарч хүмүүс түүнийг үзэн ядсан харцаар харах үед Форестер тоглолтын үзэн хүүгийн төлөө ямар нэгэн зүйл хийх ёстойгоо ойлгоно. Тэмцээний дараа Жамал номын сан руу очин Форестер зориулж захиа бичиж шөндөд ах нь гэрлийн утрах үедээ ширээн дээр байх захиаг нь Форестерт авчиж өгөн тэмцээний дараа түүнд зориулж бичсэнийг хэлнэ. Ингээд эссе бичгийн уралдаан эхлэхэд хүүхдүүд түүнийг энд байгаад гайхаж байлаа. Жамал уралдаанд оролцох хэрэггүй ч эсээг нь сонсохоор тэнд суух бөгөөд харин энэ үед Форестер танхимд орж ирэн Робертийн зөвшөөрлөөр эндэр дээр гардаг. Тэр өөрийгөө танилцуулан Жамалын бичсэн эсээг унших үед тэнд байсан бүх хүмүүс гайхан биширч Роберт түүнийг ямар хэрэгээр ирснийг асуухад Форестер найздаа эссе бичгтэн туслахаар өөрийнхөө өгүүллээс ашиглахыг зөвшөөрсөн гэж уг эсээг Жамал бичсэн гэдгийг хэлснээр зохиолын зөвшөөрлтөөр авсныг мэдсэн захирал Жамалыг буруу зүйл хийгээгүй гэж үзэн сургуулиас хөөх шийтгэлийн хүчингү болгодог. Үүний дараа Форестер хүүд заах зүйл үлдээгүй хэлэн Шотланд руугаа буцаж очихоо шийджээ.
Ингээд 1 жил өнгөрч Жамал коллежуудаас урилга авсаар байлаа. Гэтэл нэгэн өдөр түүнд харамсалтай мэдээ дуулахын тэр. Хуульч Стив Форестерийг өд болсон гэдгийг хэлснээр 1 жил ямар ч сургаггүй байсан тэрээр энэ бүх хугацаанд хор тавтартай байснаа хүүгээс нуужээ. Форестер өнгөрөхөөс өмнө хүүд бүх хэд хөрөнгөө өвлүүлж сүүлчийн захиатай хамт үлдээснээр Жамал гэрт нь очин найзгаа өнгөрсөнд харуулсад суун. Киноны төгсгөлд тэрээр захиаг нээх үед Форестер хүүгийн ачаар ганцаардлаа даван туулж үргэлжлүүлэн амьдрах ёстойгоо ойлгож алдааг нь битгий давтаараа хэмээн түнд итгэж байгааг хэлэн зоригтоор зөвхөн урагш тэмүүлэх хэрэгтэйг захиж үлдээжээ. Итгэлцэл найзуудын гайхалтай нөхөрлөлийг харуулсан энэхүү кино тайлбар маань тань таалагдсан бол лайк дарж, доорх комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгэд дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.